Монгол Ардын зөөр өвөнд эрт босвол нэгийг үзэн, орой унтвал нэгийг сонсно гэж хэлсэн байдаг. Тийм ч учраас багш сурагчдад эх оронч үзэл, ёс суртахууны харилцаа, бүтээлч оролцоо, хариуцлагатай хандлагыг идэвхжүүлэх хөгжүүлэхээр эртэж Монгол 3 сарын аяыг хэрэгжүүлж эхэлсэн. Харин өнөөдөр Баянгол дүүргийн 51 дэх сургууль дээр эртэж Монгол аян нээлттэй хийлээ. Энэ 3 сарын аяны хугацаанд бид нар ингээд эхлэлийн тавиад ирэхээр бүх багш сурагчид өөрсдийнхөө одоо санаачлагаар өглөөний 7 цагаас одоо давтлага хийх, багш нар маань биеийн тамирынхаа зааланд тоглох, бэлтгэлийн хичээл явуулах гэх зэрэгээр одоо бүхэл үйл ажиллагаа одоо нээж байгаа учраас өөрсдийн санаачлагаар л ажил хийцэг гэж байна. Ер нь бол орой бол бас энэ сургуулиуд маань 2-3 ээжтэй байдаг учраас анги танхимын хувьд ч үргэлжлээ муутай байгаа. Тийм учраас өглөөний энэ цагийг бол ашиглаж ихээхэн чухал ажлуудаа дамжуулах ийм боломж бол энэ хөтөлбөрөөр нэгдэж байгаа. Тэгэхээр энэ хөтөлбөр ч гэсэн бид нэр одоо нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчнөр дүүргийн одоо засаг даргын тамгын газар гээд бүгд одоо энэ аянд бол бас нэгдээд ингээ хамтраад ажиллах ийм боломж бий болж байгаа гэж. Ер нь Монголын хойчийг авч явах одоо үеийнхэн чинь бол энэ дунд үеийн их эцгүүд тэгээд түүний үр хүүхдүүд байгаа л да. Тэгээд их эцэг үр хүүхэд ингэж хамтарч энэ нэгдсэн арга хэмжээнд оролцож байгаа явдал бол үр дүнтэй болно гэж бодож байгаа. Аль нэг нь оролцдог, аль нэг нь оролцоод за юу ярив, за тийм үү тэгээд орхидог. Тэгэхээр энэ эртэж Монгол хөтөлбөрийг заавал энэ би сургуулийн хэмжээнд бол анх удаа оролцож байна. Энэ 51 дэх сургуулийн хувьд бол нэлээд аштайхан зохион байгуулж эхэлж байх шиг байна. Энэхүү аяныг нийслэлийн ерөнхий боловсролын 50 сургууль дээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ч сургуулиуд өөрсдийн хүслээр энэхүү аяныг хэрэгжүүлж эхлээрэй гэдгийг уриалж байсан юм а. За тэгээд манай өнөөдрийн эртэж Монгол аянд маань мөн 4-р ангийн эцэг эхчүүдийн маань эцэгхийн нээлттэй өдрөлийн үйл ажиллагаа бас давхцаж явагдаж байна. За тэгээд бүх эцэг эхчүүдийн маань төлөөлөл бас өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон. Ингээд нийслэл даяараа бүх багш сурагчид, эцэг эхчүүд та бүхнийг манай Баянгол дүүргийн 51 дэх сургуулийн багш сурагчидтай маань хамтран эртэж Монгол аянд хамтарч эртлэн босож ажил төрлөө амжуулж ажил төрлийн өнөр амжилттай байхыг уриалцгааж байна. Манай 51 дэх сургууль эртэж Монгол аян их үе явуулж байгаа. Эртэж Монгол аянд маань манай 7 хоногийн хугацаанд явуулж байгаа. Эртэж Монгол сурагчдын хувьд сайн суралцсан үндэс болдог. Тэгмээс манай 51 дэх сургуультай хамт эртэж Монгол аянд хамрагдсыг уриалж байна. Энэ аянаар дамжуулан сурагчдыг ямарваа нэгэн зүйлийг хийхдээ эрт хийвэл эрт дуустдаг. Өглөө эртлэн боссноор толгой сэргийг их ажил амжуулж болдог гэдгийг ойлгуулахын тулд бүх талын оролцоог ханган зохион байгуулж байгаагаараа онцлог болж байгаа юм а.